Октын 44 кг-ын жингийн барилдаан Сүхбаатар аймгийн Баясгалан цагаан талаас Хангардын Гайдима төв талаас бэлдэж байгаарай. Цагаан талаас гарч ирсэн спортын төв сургуулийн болцоохон өрсөлдөгч айлж шигшээ 8 шалгуулаа. Төвшинбаяр Дарханбаатар. Дараа нь Баянзүрх дөрөв Жэкоб. Дараа нь Хангард спорт хороо Илбэгт орж цагаан талаас хөх талаас шинэ надрах төвчний Нямдава бэлтэж байгаарай. Октын 44 кг жинд Хойсонгор аймгийн Баясгалан цагаан талаас Хангардын Гайдима энэ хоёр хүн барилдааны дараа бэлдэж байгаа. Октын 44 кг жинг ээжлээд ээжлээд барилдсан шүү. Цагаан талаас гарч ирсэн бүхэлдэх төвчний Төвшинбаяр өрсөлдөгч айлж нэг Октын 44 кг энэ хоёр бүхэн барилдааны дараа Хойсонгор аймгийн Баясгалан цагаан талаас Хангард спорт клубын Гайдима Чингэлтэй дүүргийн Хонгор зул цагаан талаас Хинтээ аймгийн Адиа суран бэлэн байж байгаарай. 44. Цагаанбатар ахтэр Дөлбөө 102 дугаар сургуулийн Баттүшиг 102 дугаар сургуулийн Баттүшиг хөх талаас гараарай. Спортын төв сургуулийн Төмөрбаатар цагаан талаас Цагаанбатар академийн Батнинрал хөх талаас бэлдэж байгаарай. 44 Хонгор зул Чингэлтэй дүүргийн Хонгор зул Хинтээ аймгийн Адиа суран бэлдэж байгаарай. 44.
Чингэлтэй дүүргийн хонгорзол цагаан талаас Хинти аймгийн Азиа сүрэн. Энэ хоёр үхийн барилдааны дараа Охтын 40 кг-ын жингийн барилдаа явагдана. Баян хонгор аймгийн Хишиг сүрэн цагаан талаас өмнө 40 кг-ын жингийн энэ хоёрын барилдаа Баян хонгор аймгийн Хишиг сүрэн цагаан талаас өмнө аймгийн Төмөн сар бэлдэж байгаараа 40 кг. Хинти аймгийн Азиа сүрэн өсчихлээ. За 40 кг-ын жингийн Баян хонгор аймгийн Хишиг сүрэн цагаан талаас өмнө аймгийн Төмөн сар $44 кг-ын энэ хоёр үхийн барилдааны дараа шинэ одрол дивизионы Ариун туяа цагаан талаас Хинти аймгийн Марал мечит Хөгтлөөс гарч ирэлтсэн 102 дугаар сургуулийн Баттүшиг өрсөлдөгчөөлж 4-1 шалгарлаа. Спортын төв сургуулийн төгөлдөр туяа цагаан талаас Монголынжууд академийн Шулуун Эрдэнэ
48 кг-ийн жинд энэ хоёр өхөн барилдааны дараа Цагаанбаатар академийн цогцлмаа цагаан талаас шилдэг жуудо клубын Самсүрэн талаас үлдэн байжээ. Цагаанбаатар академийн цогцлмаа цагаан талаас шилдэг жуудо клубын Самсүрэн. Бат цагаан өрсөлдөгч яллаа. Инх ходрох цагаан талаас Эрдэнэчин дорж хөх талаас гараарай. Дараа нь оролдох Монголын Жудо академийн Ариун Баяр цагаан талаас Боржин төв дэвжээ Эрдэнэ очир хөх талаас гараарай. кг-ийн энэ хоёр өхөн барилдааны Өсгөл аймгийн Саруул цагаан талаас Монтен клубын Дэлгөөн. Төчнэм кг-ийн жинэд энэ хоёр өхөн барилдааны дараа Өсгөл аймгийн Саруул цагаан талаас Монтен клубын Дэлгөөн хөх талаас үлдэн байжээ. Үндэсний үеийн намрын Номинжин цагаан талаас спортын төв сургуулийн Инхчин хөх талаас Цагаанбаатар академийн Аюуш цагаан талаас их шавийн даваа жаргал хөх талаас бэлдээрэй. Аюуш Бат зориг өрсөлдөгч явлаа. Аюуш даваа жаргал 2 гараарай. Дараа нь Арслан клубын Лувсан цоожил цагаан талаас Шинэ одрох дэвжээ цог Эрдэнэ хөх талаас бэлдээрэй. Их шавийн даваа жаргал байна уу? За гараарай.
аяш өрсөлдөгч байлаа. Дараа нь Хангай жүдөө клубын авсан нэрэл цагаан талаас Цагаанбаатар академийн сайхан бэлэг хөх талаас бэлдээрэй.